Та нар бүх хүсэл мөрөөдлөө биелүүлмээр байна уу? Тэгвэл ийм видеог үзээрэй. Майкл Джексонны би хэдэн 7 хоногийн өмнө ингээд найзтайгаа үзчихсэн. Тэгээ тэр Майкл Джексоныг тийм сайн мэддэг байсан. Дуунуудыг сонсдог байсан мөртлөө ингээд тэний амьдралын талаар яаж дэлхийн хамгийн алдартай pop artist ингээд болсныг би ингээд мэддэг байсан. Тэгээд тэр киног үзээд би амар их ойлгосон. Хамгийн түрүүнд болохоор тэр хүн Майкл Джексон алдартай болохоос өмнө хамгийн түрүүнд өөртөө 110% итгэжсэн. Хүмүүс тэрэнд итгэх биш, өөрийгөө 110% итгэжсэн. Өөртөө өдөр болгон affirmation хийжсэн. Одоо ингээд би чадна. Одоо киног нь үзэх юм бол ингээд би зургийг ингээд тавьчих. Толон дээрээ өөрийнхөө өрөөндөө ингээд бүх юм дээрээ чи чадна, чи хамгийн том алдартай хүн болно, чи бүгдийг чадна гэд бүх ингээд affirmations, positive affirmations гэд юм дээр ингээд наацсан байсан. Тэр нь одоо яадаг гэх юм бол тэрийг өдөржингөө хараад ах юм бол тэрийг ингээд өдөржингөө үрдэхлээд ах юм бол тэрийг итгэдэг. Тэгээ таны ингээд тархичийн тэрийг итгэх юм бол таны action, таны үйл явдал чинь та ингээд юу хийж байгаа тэр нь жисэн тэр таны тархитай чинь хамт ингээд тэр үйлээ хийн. Та өөрийгөө ингээд чадна гэж бодсон бол та тэр өөрийгөө чадна гэж 110% итгэсэн байсан бол та угаасаа л би чинь биний чадах юм ингээд 100% ингээд болдог. Тэр нь ингээд 100% бараг бүтдэг. Өөртөө л итгэж яах юм бол. Тэгээд хамгийн ингээд misconception гэх юм бол хүмүүс ингэж боддог. Би одоо ингээд би хүмүүс өөртөө итгэдэг. Заавал ингээд хүмүүсээс би нэг юм нэчүүл яах вэ? Эсвэл би тэрийг хэлжүүл яах вэ? Эсвэл би бүр тийшээ гадаад дуглаа. Эсвэл би бүр юм хийлээ гэх юм уу? Юм гэж болно. Ингээд хүмүүсээс ингээд асуудаг. Тэгээд тэр хүмүүс нь чи тэгвэл тэгэж ямар гоё ингээл апплод ингээд магтаал хийлээл ингээл лидер яагаал гээл. Тэгээд хамгийн түрүүнд магтаал лидер сонсох хэрэггүй штэ. Магтаал чи өөртөө л 110% итгэжээвэл тэр юм бүтэн. Өөртөө л хамгийн түрүүнд итгэжээж дараа нь тэр юмаа хийгээд явж ий танд хүмүүс ингээд илүү сайн итгэнэ. Зүгээр л яриад хам бол чинь зүгээр л үг. Таны зүгээр л толгоонд байгаа мөрөөдөл гэх юм уу. Тэгээд хоёр дахь нь болохоор manifest гэж хүмүүс амар их яриад байдаг. Тэр нь болохоор ингээл хүмүүс за тэгвэл 3 удаа ингээд бичээд одоо ингээд би хүссэн юм 3 удаа бичээл одоо хүссэн юм олон удаа бичээд ингээд оныхоо доор ингээд тавиал ингээд яа зах юм бол дараагийн 7 хоног ч юм уу ингээд дараагийн өдөр ч юм уу дараагийн жил ч юм уу ингээд тэр нь бүтдэг гэж яриад байдаг. Тэр үнэн одоо ингээд байж болно. Тэгтээ тэгэж manifest ингээд болдгоо байхгүй юу? Заавал та ингээд юмаа бичиж болно. Юмаа ингээд бүх юмаа бичиж юу хүснээ та ихлэд мэдэх хэрэгтэй. Тэгээ өөр юу хүсэж байгаа мэдэхгүй бол одоо юу яахгүй штэ. Юу өгөхийн танд юу яах юм мэдэхгүй. Заавал та ихлэд хүссэн зүйлээ мэдэх ёстой. Би юу хүсмээр байна? Би юу аммаар байна? Би хэрэглэмээр байна? Би ямар машинтай олмоор байна? Ямар өнгөтэй, ямар судалтай, ямар машин, ямар өнгөтэй. Яг спортын машин юм уу? Эсвэл энэ том машин юм уу? Гэр бүлээ багтааж том багажтай юм уу гэх бүх юм яаж иж дараа нь тэр илүү таны тархинд байгаа ч дараа нь би юм ингээд subconscious mind чинь ингээд дараа нь хэдэн жилийн дараа ингээд яадаг. Гэтэ баг 50 заах 60% ингээд жоохон буруу бодоод ингээд би ингээд бичээл болчих ингээд. Тэгээ тэр нь ингээд дараа нь хэдэн жилийн дараа ингээд болохгүй байхаа тэр хүмүүс нь энэ худлаа юм ингээд ячдаг. Харин та хамгийн чухал юм мартаад байна. Тэр нь болохоор та өөрөө юм бичиж байгаа бол юм хүсэж байгаа бол та тэрэн шиг яг адилхан яг үйлдэл авах хэрэгтэй. Та тэр үйлдэл авч иж тэгжээж юм хийгээд юм өөрөө ингээд сайн 100% өөртөө итгээд тэрийгэ биелэн тэрийгэ яан гэвэл тэр чин дараа нь тань руу ирнэ. Та ингээ юу ч хийхгүй зүгээр л ингээл юм бичээд өргөжүүл ингээд угаасаа бүтэхгүй. Зүгээр manifest хийж ингээд бүтггүй. Заавал та өөрөө үйлдэлээр хийж юм хийж ажиллаж иж. Тэгээ та нэг шинэ юм амаар бол та одоогийн амьдралаар ингээд амьдарч
Гэ та ингээ мөрөөлтэй чи би одоо ингээ гэх юм бол нэг артист болмаар ингээ гэх юм бол та ингээ бичээд ингээ ганцхан ингээ гэртээ юм бичээл ингээ хөнж танд очоод хаалгач нь тогшвол за чи ингээ дуу бичмээр нүү гэж хинж гарч ирэхгүй та өөрөө эхлээд дуугаа эхлээд бичээж ингээ research хийж ямар дуу бичих вэ? Одоо хүмүүсийн тренд дээр юу байна? Одоо тренд амар том болсон болоо тренд бас судлах хэдэр амар их судлах хэрэгтэй байдаг. Тэгээд эхлээ тэрийг ингээ үдчихэж ингээ тэгж агаад дараа нь ингээ болдог. Заавал ингээ юу чихгүй зүгээр ингээ гэртээ ингээ тавьж байгаа л ингээ гад хүн ингээ танилаа хаалгаж ин тогшоол ингээл өгөхгүй штэ. Тэгэхээр та эхлээд өөрөө юугаа өөртөө сайн итгээд өөрөө юу хүсэж байгаа гэж тэрийгээ сайн бич. Тэгснийхаа дараа тэр мөрөөдлөгөө тэнцвүүлнэ, тэр үйлдэлээ хийх хэрэгтэй. Одоо ямар ч хэсэг та таны мөрөөдөл юу хийж болтын тэр үйлдэлтэйгээ тэр таны амжилт одоо ингэ тэнцүү байх хэрэгтэй. Тэгээд гурав дахь нь болохоор хамгийн чухал нь болохоор та одоо тэр бүх ингээ хүсэж байгаа юмнаа та өөртөө яг одоо байгаа юм шиг байх хэрэгтэй. Одоо ялангуяа би та илүү алдартай гэж бодож байна. Тэгвэл алдартай хүмүүс юм уу? Тэгвэл ингээ жоохон юу хийдэм байна. Өглөө хідэн цаг босд юм байна. Өглөө ямар хоол хийдэм юм байна. Өдөр болгон тасал хийдэм байна уу? Өөрийгөө яаж явж байна. Одоо тэр хүн шигээ таны ингээд нэг одоо та ингээд алдартай хүн бол гэж бодъё. Тэгвэл таны алдартай айдол чинь юу вэ? Одоо нэг харж авдаг ингээд алдартай хүнийг ингээд хар. Тэр хүн ингээ өдөр юу хийж байна? Яаж явж байна? Яаж ингээд юутай ингээд тэр хүнтэйгээ яахад тэр өдөр болгон тэр daily habit-аа хий. Одоо ингээд та одоо ингээд бүх одоогийн юмд бүх юм байгаа гэж бодоод бүх юм байгаа юм шиг бүх тэр одоо ингээд юм байх болохоор бид тэр байхгүй юм бол боддоо штэ. Тэгэхээр тийм бодохгүйгээр одоо ингээд та ингээд abundant одоо ингээд бүх юм байгаа. Бүх юм одоо ингээд надад дараа нь хүрээд ирнэ. Бүх одоо ингээд надын хүсэж байгаа юм энэ дэлхийд байгаа. Тэгэхээр тэрэн шигээ бүх байгаа ингээд юм шиг ингээд алхаж явах хэрэгтэй. Одоо та ингээд хаяа итгэлгүй ингээд байдаг да. Итгэлгүй байдаг. Тэгээ тэр үед ингээд жоохон ингээд хүмүүс биенийхээ ингээд жоохон ингээд суучтай ч юм уу эсвэл ингээд жоохон доошоо хараад гэдэг юм уу. Тэгээж авахгүй өөрийгөө ингээд дээш олгол дээшээ хараад өөрийгөө итгэлтэй хүн шиг байх юм бол хүмүүс санийг итгэлтэй гэж одоод итгэлтэй гэж бодно. Тэгээд гурав дахь нь болохоор ямар чухал яагаад гэвэл та ингээд байхгүй хүн ингээд юм одоо ингээд та ингээд одоогийн үед яг одоо тань идэр нь байхгүй байгаа шүү дээ. Тэгээд та тийм юмдаг хүсэж байгаа. Гэтэ та ингээд одоо байгаа юм шиг та ингээд өөрийгөө ингээд тэр одоо ингээд тэр юм чинь танд ингээд normal болох хүртэл нь одоо ингээд танд байгаа танд ингээд бүх юм маа гэдээ яваад хам бол танд руу амар хурдан юм нэрнэ. Тэгээд хамгийн чухал ингээд Michael Jackson кино үзээд хамгийн чухал надад юу ингээд сурсан бэ гэх юм бол өөрийнхөө ингээд юу intuition гэж яддаг та өөртөө та ингээд тань нэг юм сонь юу монголоор юу гэдэг лээ. Одоо ингээд нэг газар очлоо гэж бодъё. Тэгээ тэр газрын тань ингээд жоохон ингээд сонин мэдрэмж ингээд өгөх юм бол мэдрэмжээ ингээд сайн сонсож сураарай. Michael Jackson одоо өөрөө ганцаараа ингээд би одоо ингээд ах нараас ингээд өөрөө ингээд ганцаараа ингээд дуучин болъё гэж хүсэжсэн. Тэгээ өөрийнхөө итгээд өөртөө 110% итгээд өөр intuition ингээд сонссон болохоор ингээд амар том болсон гэсэн үг. Одоо ингээд intuition сонсоогүй ганцхан ах нартайгаа ингээд Jackson 5 гэдэг ах нартайгаа ингээд концерт хийгээл аваагаа ингээд сонсоолах юм бол тэр юундаа л ингээд гацаал байна. Тэгээд өөр ингээд амар ингээд unhappy болол тэгээд тийм байхсан баг. Өөрөө ингээд intuition сонсоод ингээд өөрийгөө ингээд 100% ингээд итгэсэн болохоор өөртөө 100% итгэсэн болохоор өдөр болгон дайчилсан өдөр болгон бүжгээ ингээд илүү сайн болохын тулд ингээд хичээгээд дуугаач аймаас хичээгээд дасгал хөдөлмөр амар их орсон болохоор хүн тэр юмд л орсон. Тэгээд та нарт болохоор таажсан ингээд хүмүүс байгаа юм болохоор таньжсан байж болно. Одоо ингээд та ингээд би ингээд бодж магадгүй би тэр хүн байгаа юм чи одоо би угаасаа яхаар ингээд юм авч тий эсвэл би яхаараа
ингэжээдээ ингээд өөрийгөө ингээд бодож авч чадахгүй юм шиг болж магадгүй. Тэгэхээр тэрийгэ бодохгүй та өөдөө 110 итгэжээж та өөрийгөө юу хүсэж байгаа мэдчихээж юу ингээд тэрийгэ хөдөлмөртөөгөө ингээд зэрэгцүүлжээж тэгээд тэр юмнууд чинь байгаа юм шиг ингээд алхаад өдөржингөө ингээд өөрийгөө өөрчлөөл өдрөө юмаа өөрчлөөл ахын бол тэр юм чинь амьдрал чинь ингээд дараа нь таны хүссэн мөрөөдлийн амьдрал чинь хэдэн жилийн дараа ингээд гарч ирдэг. Тэгээ манифест гэдэг чинь хай амин хурдан болдог. Тэгээ хай хэдэн жилээ болдог. Тэгээд энэ болохоор ингээд миний өнөөдрийн юм бичлэг. Тэгээд та нар ингээд үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye bye.